Хичээлийн сэдэв өгүүлбэрийн дэлгэрүүлэх хувиргал. Хичээлийн зорилго өгүүлбэрийг төрөл бүрийн утгаар нэмэн дэлгэрүүлж найруулж сарнаа. За хэлэнд хувиргал хийх дөрвөн арга байдаг тийм ээ. Хураах, дэлгэрүүлэх, салгаалах, тонгоргох дөрвөн арга байдаг. За тэгвэл өгүүлбэрийг хэрхэн яаж хувиргадаг бүгдээр мэдье. За өгүүлбэрийн гишүүдийг нэмэх, хасах, байрыг нь солих. За нэг үг хэллийг нөгөө үг хэллэгээр солих, нэр ба үйл гишүүдийг хувиргах. За үүргийг нь солих зэрэгээр бол өөрчлөлтийг бол өгүүлбэрийн хувиргал гэдэг. Өгүүлбэрийг хурааж, дэлгэрүүлж, салгаалж, тонгоргож болно. За тэгвэл өнөөдөр өгүүлбэрийн дэлгэрүүлэх хувиргалын талаар дэлгэрүүлж үзье. За дэлгэрүүлэх хувиргалыг бол хэлний бүхэл төвшний нэгжид хийж болдог. Тэгвэл өгүүлбэрийн хувиргал, дэлгэрүүлэх хувиргал гэж юу хэлэх вэ? За өгүүлбэрийн утга санааг тодотгож өргөжүүлэн ярьж бичихийг бол өгүүлбэрийн дэлгэрүүлэх хувиргал гэдэг. За тэгэхээр өгүүлбэрийг дэлгэрүүлэхийн тулд бол бид нар өгүүлбэрийг дэлгэрүүлэгч гишүүдийн тухай сайн мэдэх хэрэгтэй. За дэлгэрүүлэгч гишүүд юу хэлэх вэ гэхээр гол гишүүдийг одоо нэмэн дэлгэрүүлдэг, тодтгол, шууд бус тусгатгуун, байц гишүүнийг бол өгүүлбэрийн дэлгэрүүлэгч гишүүд гэдэг тийм ээ. За тодтгол гишүүн бол харьяа, хамаарал, юмны өнгө, зүс, хэлбэр, тоо хэмжээг зааж дэлгэрүүлнэ. За тусгатгуун гишүүн, шууд бус тусгатгуун гишүүн бол үйлэнд одоо өвтгч зүйлийг бол заадаг. За байц гишүүн бол үүлийн орон байр, цаг хугацаа, зорилго, шалтгаан, болзол, дүр байдлын утгыг заадаг бахнэ. За өгүүлбэрийг дэлгэрүүлэх 3 арга нь 1-р цөм өгүүлбэрт гишүүн өгүүлбэр нэмэх. За өгүүлбэрийн утгыг дахиж өгүүлбэрээр дэлгэрүүлчих гэсэн. За 2-дугаарт нь цөм өгүүлбэрийг хэлцээр дэлгэрүүлчих, хэлц нэмжчих гэсэн санаанд тохирох хэлцээ оруулна гэсэн. За 3-дугаарт нь бол цөм өгүүлбэрт гишүүн нэмэх буюу тодтгол, байц, шууд бус тусгатгуун гишүүн нэмж дэлгэрүүлж бичиж болно гэсэн. За тэгвэл одоо бүгдээрээ өгүүлбэрийг хэрхэн яаж дэлгэрүүлсэний жишээгээр харъя. За эхнийх нь болохоор цэцэг урган хөвгүүд тоглоно гэсэн юм цөм өгүүлбэр байна. За энэ цөм өгүүлбэр дээр дэлгэрүүлэгч гишүүд нэмж дэлгэрүүлсэн. Цэцэг урган гэсэн өгүүлбэрт хааны, хашаанд гэдэг үг нэмж бичсэн байна. За ингээд дэлгэрүүл болж ирсэн. Хөвгүүд тоглоно гэсэн өгүүлбэр дээр юу тоглож байгаа? Хөөл бөмбөг гэдэг ийм дэлгэрүүлэгч гишүүд нэмжсэн байна. За дараагийн өгүүлбэр. За дараагтаар болохоор эмээ баярлав, бид найзууд гэсэн ийм цөм өгүүлбэрүүд байна. За энэ цөм өгүүлбэр дээр одоо эмээ хөлн газар хүрэхгүй баярлав гэсэн байдлаар хэлц үг одоо тухайн өгүүлбэрийн санаанд тохирох хэлц үгийг нэмж оруулж дэлгэрүүлсэн байна. Бид найзууд гэхэд бид зүү орох зайгүй найзууд юм аа гэсэн байдлаар хэлц үгээр дэлгэрүүлсэн байна. За 3 дахь өгүүлбэр дээр за дүү ирв гэсэн өгүүлбэр нь дүү хэзээ ирсэн? Өдөр өнгөрөхийн өмнө дүү ирвэ. За энд болохоор тийм ээ цөм өгүүлбэр дээр нэмэх нь өд өнгөрөхийн өмнө гэсэн байц гишүүн өгүүлбэрийг нэмж өгүүлбэрийг дэлгэрүүлчихсэн байна. За хичээлийн анхааралтай үзээд сорилтын ажил бие даалт даалгаврыг хийж илгээгээрэй.